Эрүүлийн явъя гэвэл эртэж бай гэж эмч нар зөвлөдөг. Энэ үгийн цаана өглөөний цэвэр агаараар амьсгалж, бие махбод онсэргээж, өдөржин ажиллах хүчээр сэлбэхийн ач холбогдол оршдог юм. Аливаа хүн өглөө, өдөр, орой ямар ч үе чөлөө цагийнхаа нэг хэсгийг өөрийн эрүүл мэндэд зориулж байх нь зүйтэй. Тэгээд хүний амьдралын зорилго, утга учир бол эрүүлэнх байж, эрдэм мэдлэг, хөдөлмөр бүтээлийн эзэн болоход орших бизээ. Их зохиолч Дашдуржийн нацагт орж жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дотор чухам жаргалан эрүүлэнхийн эрхэм жаргалан хэмээн бахархан дуулж байсан юм. Эрүүл биед саруул ухаан, сайхан амьдрал байдаг болохоор энэ кинонд эрүүл байхын их үндсийг хадгалагч чухал эрхтний нэг шүдний тухай өгүүлнэ. Энэ хүнийг шаналган зовоож, мис заслын өрөөнд яаралтай авчирсан өвчин бол шүдний хүндэрсэн өвчин юм. Нарийн мэрэгжлийн эмч нар өвчтөн гүзэхдээ амаа ангай гэж асуудаг нь жирийн үг биш юм аа. Амны хүндийг эрүүл мэндийн тол хэмээн үздэг. Тэгээд ч амны хүндийг харж тэр хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог байна. Ер нь эрүүл бүтэн шүдтэй хүн эрүүл биетэй байх нь олонтой тохиолдно. Шүдний өвчин хүний бие махбод ухаан санааг өвчлүүлэхээс гадна амь насыг ч хөнөөж болох аюултай. Ийм дэргэн бүр шүдний өвчинг архагшуулан хүндрүүлэхийн тулд багаас нь эмчлүүлж эрүүл байхын зэрэгцээ эмнэлгийн байгууллагаас ч гэсэн урьдчилан сэргийлэх үзэлгийг хот хөдөөд тогтмол явуулж хүүхэд залуучуудад шүдэн эрүүл байлгах арга замыг ухуулан таниулж байх нь чухал юм аа. Шүд бол хатуу цул эрхтэн биш. Шүд нь гадна талаараа паалангийн давхрахтай. Түүний дотор талд яслаг эд болон цус, мэдрэлийн олон судас, холбогч эд эс агуулгдсан хүндий эрхтэй юм. Шүд нь хоол боловсруулахад гол үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хүний хэл яриаг төлөвшүүлэх, нүүр царайг тэгш гоо сайхан болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Өсвөр үеийнхнийг эрүүл бүтэн шүдтэй, саруул сайхан ухаантай иргэн болгон хүмүүжүүлэхэд бүр бага наснаас нь эхлэн анхаарах хэрэгтэй. Ялангуяа хөдөлгөөн, биеийн тамирын дасгал нь ямар ч хүний биеийн эсэргүүцэл, бодисын солилцоог сайжруулдаг учраас бүр хүүхэд байхаас нь хөдөлгөөнд сурах нь чухал юм. Хүний насан туршид хоол боловсруулах гол үүрэг гүйцэтгэж, эрдэнэ болсон биеийг тань эрүүл байлгах шүд маань цөм сүүн шүднээс эхэлдэг. Хэвийн өсөлттэй хүүхдэд 6-аас 7 сартайд нь доод ирүүний үүдэн 2 шүд, 7-8 сартайд нь дээд ирүүний үүдэн 2 шүд гарч ирэн 9 сартайдаа 4 шүдтэй болно. Энэ мэтчлэн дээд, доод шүднүүд хослох маягаар ээлжлэн ургасаар хүүхдийг 3 нас хүрэхэд нь 20 шүдтэй болгодог. Энэ 20 шүдийг сүүн шүд гэдэг. Сүүн шүд нь 6-аас 13 наснд байнгын шүдээр солигдно.
сүүн шүдээ солигдохоос өмнө цоор хөвчөнд нэрвэгдэх нь олонтой тохиолддог. Ийм учраас сүүн шүдийг хэдий чиний арчилж өвчлүүлэхгүй байх нь байнгын шүдний ургалтанд онцгой үр гүйцэтгэдгийг эцэг эхчүүд ямагт анхаарч нарийн мэрэгжлийн эмч нарын хяналтанд байлгах нь ирээдүйн эрүүл шүдтэй иргэн болоход тусалдгийг мартаж болохгүй. Ээж шүдэвдэт нь яг уу? Хөөс ээж. Шүдэвдэт нь яг уу? Ялаа харъя. Зүгээр. Хорхоо эзэн шүд чи унаад. Эрүүл гоё шүд ургана. За яа. За. За догоо миний хөө догоо маргааш шүдийг авахгүй чинь. Энэ мэтээр манай эцэг эхчүүд сүн шүдийг бол хайрлахгүй. Мөдгөн байнгын шүдээр солигдно. Эмчлүүлээд яах вэ? Ахуулчихыг гэсэн эндүү ойлгостой байдаг. Энэ бол буруу. Яагаад гэвэл сүн шүдийг эрт авснаас байнгын шүд буруу ургах, эрүү нүүрний өсөлт, хазалтанд буруугаар нөлөөлж төрөл бүрийн соггуудыг үүсгэдэг. Мөн түүнчлэн хүнсний зүйлийг жижилэх үйл ажиллагаа алдагдсанаас хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагаа хүндэрдэг гэдгийг манай эцэг эхүүд анхаарах хэрэгтэй. Манай нам засгаас хүн ардынхаа эрүүл энх, сайн сайхны төлөө байнгын анхаарал халамж тавьж, яйсэл цэцэрлэг, сургууль, албан байгууллагуудад хүний эмчийн салбар байгуулан ажилуулж байгааг иргэн бүр сайн ашиглаж эзэмших хэрэгтэй юм аа. Сүүн шүд ургаж ил гарсан байхад эрүүний ясан дотор байнгын шүд үүсч бий болсон байдаг. Байнгын шүд нь сүүн шүдээр ургаж гарах чиглэлээ хийж сүүн шүдийг түрж ургасаар гарч ирэхэд бэлэн болсон байдаг. Иймд сүүн шүдийг гэмтээж өвчлүүлэх, унах цаг нь болоогүй байхад авснаас буруу хазалттай ургах чиглэлээ алдаж тэнэж урган орсгор тагнаа гаргах, гадагшаа дотогшоо хазайж ургах, эрүүний ясан дотроо гарахгүй байрлаад хожим янз бүрийн хортой хоргүй хавдар үүсгэх голомт болдгийг. Эхийн мөн угж хөхөж байгаа үед хүүхдийн хамар битүү байснаар амааран амьсгалан эрүүгийн сул байлгах, мөн бага насны хүүхэд буруу суух, шанаагаан тулах, амандаа үзэг харандаа зэрэг элдв зүйлийг хийж хэмдэж занснаас хүүхдийн шүдний хазалтанд гажиг үүсэх тохиолдол элбэг байдаг. Мөн тэжээвэр хүүхдийн уруулын булчингийн үйл ажиллагаа суларснаас эрүүний өсөлт дутуу буруу явагддаг. Иймд бага насны хүүхдүүдэд тохиолдсон буруу хазалтыг зөв болгох хэмжээлгийг цаг алдахгүй хийлгэж байх нь тэдний гоо сайхны талд онцгой үүрэгтэй байдгийг эцэг эхчүүд ямагт санаж явах нь зүйтэй. Сургуулийн өмнөх насны хүүхдэд тетрациклины группийн болон антибиотикийн хүчтэй эмүүдийг эмчийн зөвлөгөөгөө хэрэглүүлснээс шүдний ургалтанд муугаар нөлөөлж өнгө нь өөрчлөгдөн хар саарал, хөх ягаавтар туяатай, том жижиг болох явдал элбэг тохиолдно. Хүүхдийн 8-9 насны үед шүд цоорох өвчин элбэг тохиолддог бөгөөд аль ч насны хүмүүст шүд цоорох, үер хөвчин хүндэрч, эрүүний нянгуудын үйлчилгээ идэвчин, улмаар эдээ төрөстэй бий болгон ясанд хүндрэл өгч, араа шүднүүд илүү ихээр нэрвддэг. Учир нь том арааны зажлах гадаргуй олон үрчлээ нуглаатай учир өнгөр тогтож, нян үржих боломжтой байна. Хүүхдийн шүдний хазалт зөв байх явдал 6 дугаар шүднээс шалтгаалдаг учир түүнийг хазалтын алтан түлхүүр гэж нэрлэдэг.
Иймд 6 дугаар шүдийг ямагт эрүүл байлгах нь чухал юм аа. Энэ нь байнгын шүдний ургалтыг зөв зохицуулан хазалтыг жигд болгосноор нүүрний гоо сайхныг бүрдүүлж өгдөг. Байнгын шүдний ургалт 11-ээс 13 наснд жигдэрч дуусдаг. Энэ үеэс хүүхэд залуучуудын шилжилтийн нас эхэлдэг бөгөөд тэдний бие организмд их өөрчлөлт ордгоос буйл хавдаж, цус гарах зэргээр буйлны өрөвсөл болж шүд цоорох хүчин аажмаар нэмэгддэг. Иймд эмчилгээг цаг тухайд нь хийхгүй бол нас ахих тутам хүндрэх аюултай. Арван 7-оос 30 наснд шүдний цэвэрлэгээ, эмчилгээ хоёр муу хийгдвэл өвчлөл, эмгэг хоёр их байна. Хэрвээ энэ наснд эрүүл ахуйн эмчилгээ, цэвэрлэгээ хоёр сайн хийгдвэл эрүүл бие, гоо сайхан хоёр ямагт хамт байх болно. Гучаас дээш насны хүмүүс эрүүл мэндэд ямагт санаа тавьж, биеэ чирэгжүүлэн, биеийн эсрэг үүслийг сайжруулахын хамт эмчийн заавар зөвлөгөөг тогтмол авч байхгүй бол нас ахих үед элдэв архаг өвчин, эмгэг хуучтай болж ирэх нь олонтой байдаг. Хүний бие организм элдэв өвчний улмаас бодисын солилцооны хямрал үүсэх тутам шүдний элдэв өвчин нэмэгдэж хүндэрч эхэлдэг. Сугарсан нэг тоосго барилгын ханы хөдлөгдөхтэй адил суларсан нэг шүд бусад бүх хэрэгтэн өвчлүүлж болдог. Шүд сулрах, хөгц үүсэж чулуучих болон шүдний элдэв өвчнөөс амны салст бүрхүүл зөөлөн идэд янз бүрийн өвчнүүд үүсч бий болж архагшдаг. Шүд сулрах өвчний үед шүд цоороогүй боловч юм хацхад хүндүрлэн өвдөж, үе үе буйл хавдах, цус гарч загтнах, халуун хүйтэнд эмзэглэн өвдөх нь элбэг байдаг. Шүдний цоорох өвчний эхний шинж тэмдэг нь шүдний гадаргуу дээр хар хүрэн толб үүсч, тэр нь аажмаар томорч нүх болно. Өвчний эхний үед эмчлүүлэх нь үрдэн сайтай байдаг. Харин эмчлүүлээгүйгээс болж өвчин улам гүнзгийрч, шүдний зөөлөн эдийг гэмтээж, шүднээс гарч эрүү нүүрний ясны цочмог архаг эдээ төрөслийг үүсгэнэ. Энэ нь зөвхөн шүдийг өвчлүүлж, түүний ойр орчмын эд эсийн өрөвслээр хязгаарлагдахгүй. Хүний нүүрний гоо зүйг алдагдуулна. Шүдний хүндэрсэн өвчин нь тарих мэдрэл, зүрх, ходоод, бөөр, булчирхай, үе мөчний олон өвчнийг үүсгэх голомт болдог. Ийхүү шүдний өвчин хүний чухал эрхтнүүдийг өвчлүүлж, эрүүл мэндэд ностой хохирол учруулдаг тул амны хүндийн ариун цэврийг нарийн чанд сахиж, шүдийг зөв угааж, өвчлсөн тухай бүрд нь цаг алдалгүй эмчлүүлж байх нь эрүүл байхын үндсийг тавина. Хүний нас ахих мөн шүдний элдэв өвчний улмаас шүдгүй болох явдал элбэг байдаг. Шүд нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг бид сайн мэдэх тул шүдгүй явж болохгүй. Иймд хиймэл шүдийг шүдгүй болсноос хойш 1-2 сарын дотор хийх нь зүйтэй. Хүний шүдийг эрүүл мэндийн шаардлагыг хангасан тусгай зориулалтын материалаар хийдэг юм аа. Шүдгүй байх нь
хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг 100% хүндрэлд оруулдаг. Хиймэл шүдэн зажлалтын үйл ажиллагааг 60% сэргээхийн хамт гоо сайхны чухал ач холбогдолтой. Шүд болон бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг гол арга бол шүдийг зөв гүйцэд сайн угаах явдал юм а. Шүдийг өглөө ороод угаана, мөн хоол идсэний дараа амийг заавал угааж зайлж явах нь зүйтэй. Өглөөний угаалтыг бол хоол идэхээс өмнө хийж болно. Гэхдээ хоол идсэний дараа заавал угааж явах ёстой. Шүд угаах хэдэн янзын хөдөлгөөн байдаг. Жишээлбэл эргэлт хөдөлгөөн гэж байдаг. Энэ нь шүдний жажлуурын гадаргыг бол цэвэрлэхтэй зориулагдсан байна. Мөн босоо хөдөлгөөн гэж байдаг. Энэ нь шүдний буйлнаас бол шүдний жажлуурын гадарга руу ингэж чиглэсэн. Энэ шүдэн засрахыг бол маш сайн цэвэрлэх юм чадвартай байдаг учраас манай хүүхэд залуучууд үнийг өргөнөөр хэрглэж байх нь хэрэгтэй. Шүдийг бол ердийн цэвэрлэгээний оогоор 2-3 минут, эмчилгээний зориулалттай оогоор бол 4-5 минут хэрглэж байх хэрэгтэй. Амны хүндийн ариун цэврийг хүмүүр хүүхэд бүхэн нарийн чанд сахиж зөв угааж чадвал 5 цагаан шүд тань эрүүл байж та бүхэн жаргалтай байх болно.